унаад цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдтэй танилцсан. Бүхэл охид гүнж болохыг мөрөөддөг. Титэм зөөж, даашин зөмсөд ханхуугээ хүлээгээд л өдөржин тоглож өнгөртгөө. Анхчгүйдээ эрт үед дэлхийн өнцөг булган бүрд гайхалтай даашин зөмсөж, дитэм зөөсөн эрхэмсэг гүнжнөр амьдардаг байлаа. Харин өнөө үед ихэнх хүмүүс гүнж нарыг зөвхөн үлгэрт гардаг, түүхэнд бичигдэн үлдснээр төсөөлтгөө. Зарим улс орнуудад одоо ч гүнжийн цол хэрэгэм хэвээр байдаг байна. Ингээд орчин цагийн гүнж нар хэрхэн амьдардгийг хамтдаа сонирхцгаая. 1. Люксембургийн гүнж Александра. Люксембургийн 28 дахь гүнж тэрээр Люксембургийн их сургуульд утга зохиол, түүх философийн чиглэлээр суралцдаг. Александра нь морь унах, теннис, цанаар гулгах гэх зэрэг бүх төрлийн спортоор идэвхтэй хичээлдгээс гадна 5 хэлийг төгс эзэмшсэн нэгэн гинэ. 2. Австрийн гүнж Габриэла. Тус улсад хаант засаглал унсан ч өмнөх эзэн хааны гэр бүлийнхний цол хэрэгэм хэвээр үлджээ. Габриэла бол тус улсын сүүлчийн эзэн хаан Карлийн ач охин бөгөөд одоо 25 настай. 3. Испаний гүнж Леонор. Испанд зөвхөн ханхуг хаан ширээнд суулгадагч одоогийн угсаа залгамжлагч нь Леонор София нар хоёулаа эмэгтэй тул Леонор хаан ширээнд суухаар бэлтгэгдэж байгаа гинэ. Тэрээр одоо 13 настай. 4. Бельгийн гүнж Люза Мария. Бельгийн 24 дахь гүнж Люза Мария нь угсаа залгамжлагчдын ёст бичигдэж байгаа ч. Тэрээр Брюсселийн коллежийг төгсөөд Их Британий Seven Oaks-т үргэлжлүүлэн суралцжээ. Англи Америкийн шилдэг их сургуулиудыг төгссөнийхөө дараа тэрээр жинхэнэ угсаа залгамжлагчдын зэрэгт хүрэх юм байна. Тэрээр хаан ширээнд цоох цорын ганц угсаа залгамжлагч биш ажээ. 5. Монако улсын гүнж Шарлот. Алдарт жүжигчин Грейс Келлигийн ач охин Монако улсын угсаа залгамжлагчдын 4-т бичигджээ. Тэрээр одоо 34 настай гэрлээгүйч нэг хүүтэй байна. Шарлот Кассирагийн Сорбон хотод сэтгүүлч мэргэжлэр суралцсан бөгөөд одоо Лондонгийн нэгэн нэр хүндтэй сэтгүүлийн газарт ажилладаг юм байна. Түүнийг өвөө эмээгээ дуурайсан үзэсгэлэнтэй төрхтэй гэдгээ. 6. Грек Дани гүнж Мария Олимпия. Грек улсад мөн л хаант засаглал нуран унсан ч сүүлчийн эзэн хаан угсаа залгамжлагчдын хэрэгэм зэргийг хэвээр үлдээсэн байна. Мария Олимпия нь одоо 23 настай бөгөөд нийлээд адал явдалтай амьдрахыг эрхэмлдэг гинэ. Тэрээр урлагийн салбарт хүч үзхийг зорддог, учир урлаг судлаач загварын чиглэлээр суралцжээ. Мөн олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг юм байна. 7. Английн гүнж Амелия. Хааны гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тооцогддог Амелия гүнж одоо 24 настай бөгөөд загварын ертөнцид аль хэдийн од болж чаджээ. Тэрээр тансаг хаус, шилтгэний нүүр царай болон хамтран ажилдаг бөгөөд цаашид сэтгүүлч болохоор бэлтгэгдэж байгаа гинэ. 8. Японы гүнж Мако. Өдгөө 27 настай Япон улсын гүнж маань игэл жирийн нэгэн оюутан залуу болох Кей Комород хайртай болсноороо дэлхийд дахинд нэлээд алдартай болсон. 5 жилийн турш үерхсэн хосууд 2020 онд хурмай хийхээр төлөвлөж байсан боловч олон нийтийн эсэргүүцэл хил амнаас болж тэд салхаас өөр аргагүйд хүрчээ. 9. Монако улсын гүнж Паулин. 25 настай гүнж Паулин Монакогийн угсаа залгамжлагчдын 12-т бичигдэж байна. Тэрээр хаан ширээнд цоох сонирхолгүй бөгөөд олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцдог мэрэгжлийн усан сэлэлтийн тамирчин юм а.